байна уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Грин Project төслийн багийнхан маань одоо өөрсдийг хэрэгжүүлж буй өрх талгаасан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ажлын байрыг бий болгож өгнө гэж байгаа. Тэгээ зарим нэгдсэн хүмүүсүүд маань бас ингээд сонирхож асууж байсан. Яг ямар дэлгүүрийг бий болгож өгч байгаа юу яг хэрэгжүүлэх гэж байгаа юм те. Дахин хэрэглээний дэлгүүр гэж юу байдгийг та бүхэнд бас ингээд Солонгосын жишг дэлгүүрийг ингээд бас танилцуулахаар ирлээ. Одоо миний байгаа газар бол Сүммён их сургуулийн салбар дахь одоо 15 кг буюу 50 бол стори байна. Тэгээд дахин хэрэглээний дэлгүүр гэж яг доторх нь ямар байдیں۔ Энд ямар үйл ажиллагаа явуулдیں۔ Гэдгийг та бүхэнтэй одоо танилцуулъя. За бүгдээрээ яваад орцгоох. Хэрэглээний зах зээл нь өнөөдөр дэлхийд энгийн үзэгдэл болон хөгжсөөр байна. Тэгээд зарим жишээнээс нь дурдах юм бол 1902 онд Америкийн нэгдсэн улсын Goodwill Store нээлттэй гэсэн бөгөөд өдгөө хүртэл Америкт үйл ажиллагаагаа явуулсаар байна. 1942 онд Их Британий Oxfam дэлгүүр бас нээлттэйсэн бөгөөд энэ дэлгүүр нь одоо ч гэсэн үйл ажиллагаа явуулж байгаа. Бидний өнөөдрийн танилцуулт 15 кг-г өгөх юм бол 2002 оноос худаад үйл ажиллагаа явуулсан бөгөөд өдгөө Солонгос улс 120 салбартаагаар үйл ажиллагаа явуулж байна. Дахин хэрэглээний дэлгүүрүүдийн энэ нийтлэг онцлог нь гэх юм бол одоо хувь хүний гэхээсээ илүү олон нийтийн ашиг сонирхлын дагуу хэрэгцээг хангаж мөн нутагт ажлын байрыг шинээр бий болгохоор зорж ажиллаж байгаамаа. Мөн дахин хэрэглээ нь байгаль орчин ч гэсэн ээлтэй бөгөөд хог хаягдлыг багасгах нэгэн арга юм аа. Манай монголчуудын хувьд гэх юм бол дахин хэрэглээ нь бага зэргийн сөрөг хандлагатай байдаг бөгөөд бид нар энэхүү сөрөг хандлагыг халж эерэг хандлагыг нийгэмд бий болгохыг зорж байна. Тэгээд 15 кг дэлгүүрийнхаа танилцуулгыг бас хий. Тэгээд миний ард харагдаж байгаа болохоор хандийн хүндэтгэлийн ханагаа. Тэгээд энэ ханаас ингээ үзэх юм бол 15 кг буюу энэ дэлгүүрийг цаашаа үйл ажиллагаа явуулгаад мөн энэ дэлгүүрт ямар нэгэн байдлаар хандив өгсөн байгууллагуудын лого нь тэгээд хүндэтгэлийн хан болгож гаргасан байгаа. Тэгээд монголчуудын хувьд гэсэн зөвхөн хувь хүн энэ бүхэнд өөрийнхөө хөрөнгө одоо байгаа эзүүсээ өгөхөөс гадна бас байгууллагууд бидэнтэй хамтан ажиллах юм бол Монгол бас яг энэ ханыг бий болгох төлөвлөгөөтэй бас байгаа. За тэгээд одоо энэ байгууллагуудаас гадна энэ байгууллагуудын хандивсан зүйлсүүд тэгээд мөн хувцас эд зүйлхээс гадна бас хүнсний зүйл байгаа учраас хүнсний зүйл ямарваа зүйлсүүд байгаа тухаас сонирхцгоё. За тэгээд энэсээс үзэх юм бол ингээд бас хоол хүнсний зүйлсүүд байгаа. Тэгээд мэдээж хөрөгчөнд хийж хадгалах биш, ил байхад боломжтой хүнсний зүйлсүүдийг бас тавих боломжтой байгаа. Ахуйн хэрэглээний савн бог, шампунь гэх мэтчлэн бүх зүйлсүүд байгаа бөгөөд давхар бас ийм ойр зур хэрэглээд гэртээ байгаа хэрэглэхгүй байгаа зүйлсүүдээ ч юм уу те эсвэл нэгээс хоёр олон байгаа зүйлсээс авчиж өгөх бүрэн боломжтой байгаа. За тэгвэл одоо хувцс гутлууд ямар зүйлсүүд байгааг харцгаая. За мөн бид бүхэн одоо хувцсны тухаас ярьсан байгаа. Тэгэхээр ийм нийтийн өөрсдөө өмсөд одоо дахиад ашиглах боломжтой хувцс гэхэд одоо энэ ориг савх 30 мянгатай байна. Мөн хүүхдийн хувцс бас ингээд өгсөн байгаа. Тэгээд энэ мэтлэн хүүхдүүд хувцсыг аягүй хурдан хугацаанд өсдөг учраас цөөхөн хэд өмсөд бацаад хэрэглэхэ болчдөг. Тэгээд иймэрхүү зүйлсийг бас та хандлах боломжтой. Мөн одоо заавал мууцсан хувцсгүйгээр цагаан өнгөхэд өнгө нь алдаагүй юмхүү дахин өмсөх боломжтой хувцсууд маш бага үнээр энд бас зарагдаж байгаа давуу тал байгаа. За тэгээд мөн яг дэлгүүрт ирээд үзэх юм бол өөр арзмарын хувцс арзмаараараа бүр яг дэлгүүрт зарагдаж байгаа шиг хувцснууд байгаа. Тэгээд зөвхөн хуучин хувцс гэлгүйгээр бас дэлгүүрүүдэд өөрсдөө тухайн үеийн нөгөө загвар нь хуучирсан эсвэл зарагдаагүй сайз, том сайз, үлдсэн сайзуудыг бас хандвар бас энэ дэлгүүртээ авчир тавьсан байдгаараа давуу талтай байгаа. Хувцс эдэлсэн зүйлээс гадна номыг бас хандуулах бүрэн боломж байгаа. Тэгэхээр ном бүн өөрийнхөө та ашиглаж ирсэн номыг бусдаагаа хуваалцах, өөр хин нэг нь унших боломжийг олгох боломжтой. Мөн зөвхөн хуучин зүйл гэлтгүүгээр бас энэ шинэ зүйлсүүд зарагдаж байгаа. Тэгээд тийм учраас шинэ зүйл бас байгаа гэдгийг бас харах хэрэгтэй. Тэгээд иймэрхүү сарын календарууд гэх мэтчлэнгээр эдгээр зүйлсүүд бас байгаа. За тэгэхээр энэ одоо номыг ямар системээр зарах боломжтой вэ гэхээр одоо та өөрийнхөө хэрэглэсэн уншсан номоо энд
бидний дэлгүүрт танилцуулснаар буцаагаад тухайн номыг арай боломжийн үнэтэйгээр өгөх боломжтой. Энэ номыг үзэх юм бол үндсэн үнэ нь 12,000 гэхдээ зарагдаж байгаа үнэ нь 4,000 буюу 30%-аар нь зарагдаж байгаа юм байна. Тэгэхээр бас та өөрөө уншаад дахин уншихаа болцсон гэртээ хадгалж байгаа зүйлээ зөвхөн өөртөө хадгалаад байлгүйгээр өөр хин нэгэнд бас тухайн номыг унших түүнээс ямар нэгэн зүйл суралцах боломжийг олгох бүрэн боломжтой. За тэгвэл номноос гаднаас өөр юу хандуулах боломжтой үздэцгээе?